Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3 дэлгэн дээр сүгэт харуулсан сонсож байгаа хэрхэм танд өглөөний мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 7 цаг 11 минут болж байна. Радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Аргун, хөтлөгч Цэцэг, найруулагч Борхогийн Чинбатнар дэлхийд өнөөдөр нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Өглөөний мэнд Аргунаа. Өглөөний мэнд Цэцэг сайхан амарсан уу? Сайхан амарлаа. Сайхан амарлаа. За мөнгөн медальтай өглөөний мэнд монголчуудаа. За бид нар өнөөдөр мөнгөн медальтай маш сайхан өглөөг хэлж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагч эхлээд танилцуулъя. Аккураар даатгуулах амархан Аккур даатгалын платформ хамтран ажиллана. За мөн бизнесийн хамттай асаа гэсэн үрэтэйгээр Лендмен хамтран ажиллана. За өнөөдөр 2025 оны 6 сарын 23-ны сайхан өдөр болж байна. За тэгээд өнөөдөр нар буцаж байна. За одоо юу хийсэн гэж бодож байгаа юм болоо гэдэг. За ихтэй мэдээж хэрэг өнөөдрийн хамгийн гол ярианы сэдэв бол Монголын тоглолт маань байлаа. За сая наашаа би гэрээсээ ажил руугаа алхаж ирэхэд Улаанбаатар хот өглөө ер нь бол өдийд сэлүүхэн байдаг байтал дүүрэн залуучуудаар дүүрэн байлаа. За яасан гэхээр бүх залуучууд маань за талбайгаа дүүрэглээ, степ барайныг дүүрэглээ. За хүүхдийн паркийг дүүрэглээ, хүүхдийн 100 тэр чигээрээ бас одоо үйлчлэгийн газруудаас залуучууд гарч байгаа Монголын тоглолтоо үзээд гарцгааж байгаа харагдсан. Тэгээд харамсалтай нь ялагдлаа. Гэхдээ энэ Монголын тоглолт маань их олон мажорын финалийн эхний финал ах гэж бодож байна. За ягаад гэхээр Монголц баг дэлхийн одоо Counter Strike тоглоомын түүхэндх мажорын хамгийн залуу финал шалгарсан багаар тодорсон. За тэдний дундаж нас бол ердөө 20.8 гэж явж байгаа. Маш залуу баг инхүү анхны финалдаа шалгарсан. Тэгээд хүүхдтэй баяр хүргэе. Үнэхээр гайхалтай байлаа. Азаас анхдагч тий. Азаас анхдагч тэгээд их олон зүйлээр анхдагч байлаа. Манай Монголд бол маш гайхалтай ирээдүй хүлээж байна. За одоо манай найруулагч Диско тоглолт өгж үзүүлж байгаа шиг байна. За энэ тоглолтын эхний мап дээр Mirage дээр хийсэн тоглолт дээр 910 хийдэг Ace буюу тавуулангийн ганцаар алсан тоглолтыг үзүүлж байгаа. За ингээд Остин буюу одоо Техас, Америк нэгдсэн улсын Техас мужийн одоо нийслэл Остинд энэ одоо мейжер тэмцээн болсон. За ингээд Moody Center гэдэг энэ танхим дотор байгаа дүүрэн одоо Америкчууд тэр чигээрээ Монголцыг дэмжиж илаа. За тэгээд одоо энэ 910-ын буудалд одоо 5 дахь хүн авч яхад нь бүгд босоод арилдаад Монголц гэж арилал. За одоо бага одоо гадаад хүмүүс чинь би л Монголиа бид нар Монголд ярьдаг гэж орж байгаа гэж харах. Үнэхээр бас сонирхолтой байд юм байна. Маш сонирхолтой дүр зургийг одоо манай хүүгүүд одоо 20 хүрээгүй байгаа. Жохоо хүүхдүүд маань одоо ингээд дэлхийг одоо гайхшруулж омогшуулж догшууллаа. Шөнө 3:30-аас манай нөхөр сэрүүлэг тавьж байгаа босч тоглолтыг үзээд байсан. Тэгээд өглөө би нэг миний сэрүүлэг чинь 5 дугаар дэмжиж 5-гээс ирсэн чи тоглолт нь болж байна. Тэгээд би өнөө 5 сэрчээд хоолоо ичээд тэгээд усанд орчоод тэгээд гарах хэрэгтэй байхгүй юу? Тэгсэн чи зүгээр усанд л орлоо өсөө угааж явцсангүй. Өөрийн хажууд хамт тоглолт үзэхвцээр байгаа. Тэгээд 6-гээ дараач юм орноосоо босоод наашаа гарлаа. Тэгээд замдаа явж байхад ер нь бол өвлийн үйлрэлд 6 цаг 20 минутанд ерөөсө төвжил байдгүй, баг машин байдгүй. Тэгээд за 100 болчингууд ер нь бол газ нэг машин харагдчих. 2-3 машин ч юм уу тий гэрлийн тохион дөрөвд тэгсэн чинь сая бүр яг талбай хажууд төвжрэл үүсэж байна. Наашаа нөгөө манайч шинэ гүр даваад ирд юм жаа. Тэгээд шинэ гүр давсан чинь ингээд бөөн залуучууд паркаас ингээд амар том цаваа үсгээл гарч ин тэр авир бөө. Тэг ингээд яг гүрээр ингээд явж ирсэн чинь эсрэг урсгалт ингээд мопед онцон залуучууд ингээд гэрлөөгөө явж байгаа болтой маа унтгаа явж байна. Тэгээд тэр авир бүр үнэхээр айгүй холоолаа байлаа. Талбай дээр үнэхээр холоолаа байлаа. Хараад бас айгүй гой санагдлаа. За ер нь бол баг ийм хэмжээний хүмүүсийг ингээд бүгд Монгол даяараа ингэж их нөгөө анхаарал нэг зүйлд хандуулж байгаа үе би зүгээр энэ юунаас өөр байгаагүй санаж байна. 2008 оны Олимп за бас тий. Тэрнээс гадна халтар царайтай үеэр бүр ингээ гудамж тэр жирэг бүх хүмүүс нэг юм анхаардаг шиг. Би ингээ наашаа алхаад ирж хахад нэлийн 50 гаруй насны ингээд одоо хамгаалагч ахвалтай тэгчээд ингээ мопед нар суучаад ингээ гуцаараа ялтчихгүй л буудалд орилоо сонсогдоод байгаа байхгүй юу. 50-60 настай гэлтгүй ерөөсө Монгол даяараа ингэж Монголсоо дэмжсэн сайхан өглөө байлаа. Тэгээд ама
Заяа аргун унцсан уу гэнэ. Би Синзүүгийн наривчлалтаагаар нойр болон сэрүүлэгний тохиргоогоо игээд гохон дээр нь дарсан. Яг 3 гэж зэрэл ажил мажлаа зохицуулна шүү дээ. Мундаг. Биш нөхрийгөө үзээд харна хажуудалд нь л дагаж 5 цагаас хойш үзлээ. Тэгээд нэг айгүй хэцүү юм юм байна нөгөө яг ингээд өөрт хамаатай тоглолт болчоор одоо манай Монгол ийм том эндэр дээр тоглож явахаар зүрх амар өвдөд ит юм байна. Манай ихнэр ч ер нь энэ Азаас гараагүй үеэс нь л гарах үеэс нь л бид нар ингээд дэмж үздэг байсан. Тэгээ манай ихнэр ер нь багаас нь үзсэн. Тэгээ сүүлийн үед ингээд үзэх байлаад миний стресс дэлгэхгүй нэ. Стресстэй тэгээд. Харин тийм бүр маш их стресстэй. Яг намайг үзэж эхэлж яхад чи юу лээ тооны харьцаа 2 3 байлуу да. Тэгээ тэрнээс хойш ингээл 12 болтлоо. 13 6-аар сая ялагдлаа шүү дээ. 13 боллоо юу болсон гэж бодож байна. Ингээд яг ингээд одоо жоохон ингээд бүтлгүүд гээд ирэн штэ тий. Би нөхрөөрөө тайлбарлуулаад үзэж байгаа юм л та. Тэгээд ингээд яг жоохон бүтлгүүд гээд ирэнгүүт нь за би газ юу хоолоо юу ачаад ирээ. Хоолоо тавьчаад ирээ гээл. За тэгэнгүүтээ за би газ усан дорчоод ирээ гээл. Бүр үнэхээр хэцүү босон сүм үзд юм элэ. Манай найз үздэггүй найз хүртэл өнөөдөр өглөө бицсэн. Оо өстой гоё юм байна штэ гэдэг үзсэн байсан. Тэгээд ямар ч байсан e-спорт гэж гайхамшигтай энэ тоглоомын шинэ үеийнхний одоо энэ спортын амтыг Монгол даяараа нэдэрсэн сайхан байна. Зяастай гоё өдөр байна. Хойлоо цагийн гараа танилцуулъя. За 7 цагийн байдлаар Улаанбаатар хотод 21 градусын дулаан бол өдөртөө 32 шөнөдөө 18 градусын дулаан. Маргааш буюу Мягмар гарагт өдөртөө 31 шөнөдөө 18 градусын дулаан бол Лав гарагт өдөртөө мөн адил 31 шөнөдөө 19 градус, Пүрэв гарагт өдөртөө 27 шөнөдөө 15 градусын дулаан шөнө бороо орж ханах юм байна. Харин ирэх 5 дахь өдөр 28 градус байна. За энэ 7 хоног бол ер нь нэлийн хална гэж цаг уурын байгууллагаас анхааруулад илээ. Тэгэхээр манайхан бага балчир насны хүмүүсийг гадаа тоглуулахдаа маш болгоомжтойгоор 30 гарч халж шүү. Өчигдөр уржигдөр бол нэлийн халуун байсан тийм. Машинд бараг 40 юм заачсан шүү. За өнөөдөр чинь 6 сарын 23-ны өдөр. За тэгээд он гараад 174 дахь өдөр тохиож байгаа юм байна. За он тусахад 191 хоног үлдсэн байна. За хоёлаа юу яа хамтран ажиллагчид танилцуулчаад тэгээд юу руу орё дөхөө дараагийн мэдээлэл рүү орё. Аккураар даатгуулах амархан гэсүрэтээр Аккур даатгалын платформ хамтран ажиллаж байна. За Аккур гэж одоо даатгалын яг систем. За энэ бол даатгалын платформ гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл даатгалын ганц компаниуд бид нар үйлчлүүлдэг гэсэн бол болиод одоо даатгалын компани болгон өөрсдийн давуу талтай онцлогтой бүтээгдэхүүн байгуул энэ одоо компаниудаас өөрийнхөө бүтээгдэхүүнийг сонгож олдог маш хялбарчилсан аргаар цаг хугацаагаа одоо хэмнэж одоо даатгалын үйлчлэгийг авдаг платформ бол Аккур. За тэгэхээр Аккур яадаг вэ гэхээр хур системтэй шууд холбоотой. Өөрөөр хэлбэл таны мэдээлэлтэй шууд улсын бүртгэлийн одоо мэдээлэлс тантай холбоотой бүх мэдээллийг автоматар татаад авчна гэсэн үг. За одоо даатгал хийхэд өөрийнхөө олон толгойн бүх юмыг бөглөөл олон цаг алддаг үе бол ард тоцсон маань. Яг тэгвэл Аккур бидэнд байна тэгэхээр. За тэгэхээр одоо Аккур системд бол Мөнх даатгал, Миг даатгал, Монрэ даатгал, Улаанбаатар хотын даатгал, Агис даатгал, Ган зам даатгал, за National даатгал, Mandal Life даатгал нэгдээд байгаа юм байна. За тэгэхээр эднээс одоо дуртай даатгалын үйлчлэгээ тоо ороод хур системээр автоматжуулсан мэдээллүүдээ ерөөсөө татуулж аваад маш богино хугацаанд даатгалын үйлчлэгээ аваарай. Яг үнэ би энэ Аккурыг айгүй олзуурхаад байгаа нь бид нар ингээд дэлгүүр хэсэгтээ зүүрлж ойлгоод байгаа байхгүй. За одоо ингээд талхахгүй л орсон чинь дэлгүүрийн нэг зүүн жигүүрт нэг юм цагаан далах, баруун жигүүрт нь хар далах те. Тэгээл бүхэл өрийн далах нь хойшоогоо гэдэг ч юм уу. Хөх тарианы далах нь урагшаага байдаг гэсэн бол бид нар ингээд тал тийш явал айгүй цаг алдаал сонголт хийх гэж хэцүү шүү дээ. Айл далахын авах юм бол гээд тэрний оронд яг ингээд дэлгүүрлөө орлоо нэг далах гурлан бүтээгдэхүүн гэсэн нэг хэсэгт баахан далахнууд байлаа. Тэндээс бид нар яг ямар бүтээгдэхүүн ямар оцтой гэдэг нэг дороос харж агаад за надаа энэ зүгээр юм ингээд сонголтоо гээд авчих юм бол цаг заманд чимнэлттэй тийм ээ. Тэгээ дээрэс нь та гоё айгүй өөртөө эвтэйхэн сонголтыг хийх боломжтой. За энийг бол даатгалын нэгдсэн дижитал платформ Аккур олгож байгаа. Аккур гэж бичихтэй ACURR гэдэг юм хоёр дабл R-тай бичих юм билээ. За Аккурын хувьд болохоор төлбөр тооцооны хэлбэр шийдлийг оруулж өгсөн энгийн хэлбэрхад маш амархан дизайнтай даатгалын компани иргэдэг холбосон хамгийн үр өгөөжтэй технологийн шийдэл болж өгч байгаа. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн 80 5885 гэсэн дугаараас авна. Мөн Аккур цэгмэн гэсэн вебсайт болон фэйсбүүкээс Аккур гэж хайхад гарч ирэх хуудсыг дагаад мэдээллийг авч болно. Аккураар даатгуулах амархан гэсүрэтээр Аккур даатгалын платформ хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За Бямба Эрдэнэ туяа. Өглөөний минь 3-аа би баг ойллоо одоо нөхөж үзэхээс гэсэн байна.
За сайхан өглөөний мэндэ бөөн залуус байсан юм аа гоё байна гинэ. За гайхалтай тоглолт болсон гэсэн мэн. За бүгд л мэдээж хэрэг одоо яаж вэ? Монголцын тухай ярьж байна. За бас зөвхөн сайхан бас дахиад нэг мэдээлэл байгаа нь PUBG-гийн бүсийн авраг шалгаруулах тэмцээн болсон. За PUBG-гийн бүсийн авраг шалгаруулах тэмцээнд манай одоо For Miracle Vibes, Stalwart Esports, IC гээд эдгээр багуудын хамгийн супер тоглогчдын нэгтгэж авсан. За супер Монгол баг бүрдсэн. За энийг бол Alpha Gaming, Alpha Sport Gaming гэж одоо баг бүрдсэн. За эдгээр баг маань бүсийн аврага бас авсан. За өчигдөрхөн авсан гайхалтай бас энэ одоо e-спортоор амьсгалсан ах сайн бүтэн сайн байлаа. Тэднүүстэд 2025 оны дэлхийн аврагтаа инхүү шалгарч байна те. PUBG Mobile World Championship-тай. Баяр хүргэе. Баяр хүргэе. Юм хэрэг үтсэн маань Америк YouTube-ийн Монгол зүйн үүх түүхийг ярьж үлээ гинэ. YouTuber. Тэнгүүтээ Мара мундаг коуч юм аа гэж хэлсэн байна. Коуч нь Мара гэдэг юм уу те? Би сайн мэдээ. Тийм, Мара гэж коуч нь. За тэгээд ярил Монголын тухай ярил бүр ингээл үнэхээр их ярих юм их байна л да. За ер нь бол e-спорт бол ирээдүйн спорт байна. Тэгээд Монгол зол зүгээр ерөнхийдөө энэ Монголын одоо нэрийг бүр үнэхээр дэлхийд гаргаж ийн гэж хэлж болно. За Монгол бол e-спортод Аз тэр чигээрээ Counter Strike тэгж их өрсөлдөөн үзүүлж чаддаггүй бүс байхад энэ дундаас Азаасаа нэгдүгээр цойлж гарч байгаа. Яг бол хажуухан тэрбум одоо 400 сая хүнтэй хятад байгаа. За дээрэс нь чинь Солонгос байгаа. За энэ бүсд чинь зөндөө олон улсууд байхад энэ дундаас Монгол цойлж гарч ирээд за тэр монголц нь Азаасаа гарна гэдэг чинь том даваа байдал тэрж гарч ирчээд одоо дэлхийн давцанд хамгийн залуу мажорын финалд үлдэж байгаа баг болно гэхээр энэ ингээд бүх одоо энэ тайлбарлагчид одоо ярьж ин л та. Энэ жинхэнэ үнсгэлжингийн үлгэр. За үлгэр гэхэд л хэцүү тийм гайхалтай тийм одоо түүхийг бүтээж байгаа. Энэ залуус байна. За тэгээд мэдээж хэрэг тоглогч бүр өөр ингэсэн онцлогтой гайхалтай ийм одоо ур чадвараас гадна сэтгэл зүй онцлогтой гэх юм уу. За энэ дээр бас сүүлд нөгөө багаар ажиллаж чаддгүй гэж монголчуудыг ярьдгийг одоо үгүйсгэж байна л да. Багаар монголчууд ажиллаж чаддаг юм байна. Нэг энэний цаана би зүгээр нэг гоё түүх Синзүүгийн нэг постыг хэлье гэж бодлоо. Ер нь техно их тийм юу тоглогч ахгүй юу? Одоо их эрсдэл хүлээдэг, эхэлж ордог тоглогч учраас олон кил авч чаддаггүй гэх юм уу? Байрлал нь тийм онцлогтой тоглогч. Тэгээ ингээд яг статистикийг харуул хамгийн цөөн килтэй ч юм уу хамгийн бага үзүүлэлттэй техно харагдаад байдаг. Тэнгүүд хүмүүс гаднаас харчаал техно маяа техно юм бэ гэж яриад байдаг хгүй юу? За тэнгүүд яг ингээд хамгийн түүж халах гэх юм хамгийн супер одоо байрлалаар тоглож супер тоглогч Синзүү үнэхээр ч гайхамшигтай байгаа. Гэхдээ Синзүү Twitter дээр юу гэж хэлж байгаа гэхээр хүмүүс технологи дайраад байгааг би ингээд миний их зар хөтлөөд байна. Би тайлбарлаж зүгээр хэлж байгаа шүү. Техно бол гайхамшигтай хүн, гайхамшигтай ч тоглогч. Тэр байгаа учраас Монгол зэнд байгаа. Яг тэгвэл Checkmate гэдэг энэ багаас эхлүүлээ техно 6 жил Монголд тоглож байгаа. Нуруу ноён нуруу гэж хэлж болно л та. Тэгсэн мөртлөө тийм даруухан заавал өөрийнхөө нөгөө онцлогийг гэх юм уу оноо түүх гэж оролдохгүйгээр өөрөө тэр нөгөө золиослдог, багтаа золиослдог энэ тоглогч. Тэгээд би технод маш их хайртай гэж хэлсэн. Би ч хайртай байна. Бас харин тэгэхээр энэ бас юу гэлж байгаа гэхээр багийн монголчууд нэг хайрлахаар те баг болохоор ингээд ийм амжилт гаргаж ирдэг юм. Хайрлах одоо ухаан гэх юм уу тэрэн дээр бас энэ залууч тогтдог юм шиг санагддаг. Хэд хэдэн удаа ярьж исэн. Бид нар яг л гэр бүл шигээ. Бид нар яг ах дүүс шиг гэдэг. Тэс жоохон хөвгдөж яг үүндээ. Тэгсэн мөртлөө ах дүү шиг нэг хайрлаж чаддаг. Нэг нурууг хамгаалж чаддаг юм гайхамшигтай одоо монголчууд нэгдэж чаддгийг харуулж байна те. Ер нь аливаа зүйл дээр эрсдэл хүлээх сэтгэл зүйтэй байна гэдэг бол үнэхээр гайхалтай шүү дээ тий. Зүгээр өөрийнхөө хувийн карьерийг өгөөд өөрөөр байж болох байсан. Гэтэл за багийнхаа төлөө ийм золиосыг гаргаад өөрийнхөө карьерийг золиослоод гэх юм уу тий. Энэ бол үнэхээр гайхамшигтай зүйлээ. За дараагийн мэдээлэл рүү оръё. Өнөөдөр тэмдэглэлт өдөр харин 6 сарын 23. За тэгээд 6 сарын 23 бол дэлхийд даяар маш сонирхолтой нэгэн өдрийг тэмдэглэж байгаа. За дэлхийд өнөөдрийг хөтлөөд их сонин тэмдэглэлт өдрүүдийг харж ирсэн. Гэхдээ энэ миний бодлоор хамгийн сонирхолтой өдөр байлаа. За өнөөдөр бол олон улсын бэлэвсэн ээжүүдийн өдөр гэж тохиож байна. Бэлэвсэн ээжүүдийн өдөр. Олон улсын. За энэ бол 2010 оноос хойш нэгдсэн үндэсний байгууллага бүр албан ёсоор ийм олон улсын статустайгаар тэмдэглэдэг болсон ийм өдөр. За тэгээд яагаад ийм өдөр тэмдэглэж байгаа юм бэ гэвэл мэдээж хэрэг нэг ард нь түүх байгаа. Тэр түүхийг бүгдээрээ сонирх юм. За энэ түүх бол энтхэг улс руу бүгдээрээ очих нэ. Энтхэгийн Панжаб мужид байдаг нэгэн гэр бүл. За тэгээд энтхэгт рүү очихоос өмнө бид нар нэг ийм энтхийн түүхийг соёлыг сайн мэдгүй тийм соёлтойгоо танилцъя. Хэрвээ одоо эхнэр нөхөр хоёр байжгаад нөхөр нь нас орчвол гэр бүл нь хөрөнгөний авах ёстой шүү дээ. Энтгэх тэгдэггүй.
Энтгэхт сати гэдэг уламжлаад. Өөрөөр хэлбэл одоо нөхөр нь нас орчвол эхнэрт нь амьдралын зорилго үлдсэнгүй гэж үздэг. Тэр ингээд маш хатуу одоо ер нь ихэнх газрууд шүү дээ. Африк, Аз тэр чигээрээ хатуу эцгийн эрхч ёстой тийм газар шүү дээ. Тэгээд эхнэрийн цорын ганц амьдралын зорилго бол нөхөртөө үйлчлэх. Тэгээд нөхөр нь нас орчвол энэ хүн одоо юуг үйлдлээ? Зорилгогүй үйлдлээгээд тэгээд хаяа хамт чандралдаг. Эхнэр нь амьдрахад хамт чандралдаг. За тэгээд хүүхдүүд нь ч бүр ингээд үнчрөөд бүр хинч биш болоод дуустдаг тийм маш хатуу тийм соёлтой тийм газар юм байна л та. За тэгээд эн чин ах дүүнэр нь одоо нөхрийн талынх нь хадмынх нь бүх хөрөнгийг авдаг. Ямар сони юм бэ? Тэгэхээр ингээд эхнэрийн гэр бүлийг нь үлдсэн билээсэн үлдсэн эхнэрийг бол ерөөсөө хайждаг гэж хэлж болно. Бүр золионд хайждаг. Аимшигтай тийм адуу тийм нөхцөлтэй тийм соёлтой газар юм байна л та. Ийм тохиолдол гэр бүл болох айгүй хэцүү юм а тий. Маш эрсдэлтэй. Тэгэд ер нь бол яагаад тэгж байгаа юм гэхээр нөхрөө халамжлах хэвээр нөхөр нь эрүүл биш байгуул чиний л буруу гэлхнэрлэн ингэж буруучдаг. Тийм нийгэм. За одоо сонсоход хэцүү гэж магадгүй. Тэгэд манай монголчууд бас энийг бас энэ тентхийн соёлыг мэддэггүй болохоор Монгол одоо юу гэх одоо дэлхийд хатан байж болно гэж ойлгож чаддгүй байхад дөргөн хатан чинь 4 жил их дэлхийг захирж илаа гэд Монголын бас нүүдэлч ард түмний соёл бол мэдээж хэрэг эмэгтэй хүн тандах нь арай өөр байдаг. За мэдээж хэрэг гендерийн асуудал байдаг ч гэсэн их тийм юу юм гоё хүндэлж чаддаг юм уу ойролцоо байж чаддаг тийм нийгэм л дээ. Гэтэл ийм одоо бурангуй нийгэм байдаг юм байна. За яг ийм нийгмээс гарч ирсэн Лорд Раж Лумба гэдэг хүн байна. За Лорд Раж Лумба бол Лорд Английн Британий иргэн болоод Лорд нь болсон Ринку гэж группийн үүсгэн байгуулагч асар баян хүн. Тэр ингээд мэдээж хэрэг одоо юутай холбоотой болж дарж байгаа өөрхөн түүхтэй холбоотой. Яасан бэ гэхээр Панжаб буюу энэтхэгийн одоо энэ мужаас гаралтай эдний гэр бүл долоолоо байсан. За аав нь бол нэлээд баян чинэлэгдүү айлах байсан боловч 10 настайд нь одоо аав нас орсон. Ехүди. За ингээд л ерөөсөө тэр чигээрээ одоо гудманд гарч байгаа гэж хэлж болно. Нүдэрээ Лорд одоо Раж Лумба гэдэг хүн одоо ээжийнхээ зовсныг харсан. Энэ ингээд ээж нь бол үнэхээр гайхалтай эмэгтэй байсан юм шиг байна. Ягаад тэгэхээр 7 хүүхэдтэй хэнийг нь ч дээд боловсралгүй үлдээгээгүй. Бүгднгийн дээд боловсралтай болгож чадсан. Тэгээд ээжээрээ их бахархдаг. Тэгээд их одоо өөрөө бол энийг нэг харсан учраас амьдралын маш том зорилго гэж харсан учраас хожмоо эн чин асар баян одоо ер нь бол Америкт боловсрал эзэмшчихэд буцаад Их Британд очиод 200 паундтайгаар бизнес эхлүүлсэн гэж байна. За энэ хувцсны юм юуны одоо импортын бизнес гэж хэлж болно. Энд тэндээс хувцс импортлж оруулж ирээд үдсээр байгаа Дринку гэж маш том одоо групп байгуулсан. Маш баян болж чадсан. Дээрээс нь ингээд улс төр энэ жил лорд болсон одоо парламент гэхүүдээ одоо тэр парламентын дээд хэмжээнд адилхан ийм төвшөнд одоо хүлээн зөвшөөрөгдсөн хүн болчоод хожимо 2005 онд одоо 6 сарын 23 бол ээжийнх нь бэлэвсэн болсон өдөр юм байна. Буюу аавынх нь нас орсон өдөр. За тийм учраас энэ одоо бэлэвсэн ээжүүдэд өдөр хэрэгтэй, эднүсийг дэмждэг өдөр хэрэгтэй, дэмждэг одоо сургалт, дэмждэг платформ байхгүй болохгүй гэдгийг өөрөө яг хажууд нь ингээд нөгөө яс махаараа үзсэн хүн чинь ингээд насан турштай юм хүний юм үйл явдал чинь амьдралын зорилго болж өгдөг юм байл та. Тэгээ ээжийнхээ нэрмжэд ийм 2005 онд өдөр болгоод за тэр нь тэгсэн чинь яалтчгүй дэлхийд тийм асуудал байдгийг олж мэдээд нэгдсэн үндэсний байгууллагаас энийг олон улсын бэлэвсэн ээжүүдийн өдөр гэж одоо зарласан байт юм байна. За манай Монголд ер нь л хайрцангуй гайгүй гэдэг ийм асуудлууд бол байгаа. Тэгээд ер нь энэ юг өдрийг манай Монгол тэмдэглэжсэн түүх байд юм болов уу? Олон улсын энэ өстө мэдх юм алга. Би сонсож байгаагүй. Би харин энэ одоо өдрийг одоо өнөөдөр л өчигдөр л олж мэдлээ ийм өдөр байдаг юм байна. Би ч анхудаа сонсож тэгэхээр магадгүй тэмдэглэж байгаагүй ч магадгүй тий. Тэгээ яг ингээд энэ тухай бодонгот нэрэл би бас охинтой болсноос сэтгэл зүй маань их өөрчлөгдөд байгааг анзаарч байна л да. Яагаад тэгэхээр одоо би ингээ яваад өгчвөл яандаа гэж ялтчгүй боддөг юм байна. Тэгэхээр бас нөгөө талаас ирчүүд ч гэсэн ирчүүд чинь дундаж наст бол баг штэ. Ялангуяа Монголд эмэгтэй эрэгтэй хүмүүсийн дундаж настын зөрөө нэлээд өндөр. Ер нь 9.5 байгаа. Тэр чинь ингээд хайхрамжгүй хандаад байгаа гэсэн үг. Тэгэхээр тэр бэлэвсрэн гэдэг чинь за ийм нийгэмтч бай, өөр нийгэмтч бай. Ер нь л одоо гэр бүлээ үлдээнэ гэдэг бол маш хэцүү. Тийм учраас бас эрүүл мэндээ сайн одоо
яаж ах хэвтэй юм бэлээ те бодолцож ах хэвтэй юм бэлээ. Сая ингээл 3 сараас хойш ингээл имлэгээр явлаа л да. Тэгээд ингээд миний очиж байгаа имлэг дээр нөгөө эртэлрүүлэг байгаа байхгүй үзэж байгаа байхгүй. Тэгэл ингээд эртэлрүүлгийн хүмүүс ингээд тусдаа өөр кабинетад үзүүлээд яг ингээд имлэгт яаралт үзүүлэх хэвтэй хүмүүс өөр кабинетад үзүүлээд тэгээ ингээд эртэлрүүлэгт очрлоо дараалал зогсож байгаа хүмүүсийн баг 90% нь эмэгтэйчүүд байна. Эрэгтэй хүмүүс тэнд бараг ерөөсөө харагдахгүй. Тэгэхээр энэ юу хэлээд байгаа гэхээр эрэгтэй хүмүүс эртэлрүүлэгтээ ядаж орохгүй шүү дээ. Орчно оргино. Юу вэ? Эртэлрүүлэгтэй. Эртэлрүүлэг нь юу вэ? Янз янз юм би одоо үзүүлэл яваад байгаа гэж бол өөрийн хэмжээндээ бас ингээд яваад байгаа. Тэгвэл яг болно. Би бол ямар ч байсан өөртөөгөө нэлээд ажиллаад ингээд имлэг явна гэхээр сэтгэл зүйн нэг тийм таалгажгүй гэлтэй нэг өөр шалтгаан болоод үгүй ээ чи яв гэдэг байсан. Гэтэ нэг илүү тийм юу гэж хардаг болчиход байна. Хариуцлага гэж хардаг болох гээд хичээгээд би өөртөө биш хүүхдүүдэд оруулж хөрөнгө оруулалт гэж өөртөө итгүүлээд тэгээд ингээд одоо бас үзэгддэг болж хичээгээл байна л та. Тэгээд ер нь бид нар бол би бол ингэж мөрөөдөж байгаа. Машин ч юм уу ямар нэгэн эд зүйлээ ингээл авчлахаар ингээл хүн баярлдаг шиг өөрийнхөө ингээд эрүүл мэндтэй ач холбогдол тавахаар тэндээс кайф авдаг болж хувирдаа гэсэн зорилго тавьсан байна. Яг үнэ. Оём. За, сувд ундрах ингэсэн байна. Энэтхэгийн мууч бүр бэлэвсэрсэн ихнэр болон хөрөн мөнгөний асуудал өөр гэсэн байна. Ихэнхдээ хайр дурлалаар биш, arranged marriage байдаг болохоор их хэцүү, эр хүнтэй биш хадмуудаа суусан юм шиг л байдаг. Одоо ч орчин үед их өөрчлөгдөж байгаа л да. Гэтэл уламжлалт дагдаг газар ихээ гэсэн байна. За дэмжээ ажиллагчаа танилцуулаад. За дэмжээ ажиллагчаар Минобас ухаалаг бас дэмжээ ажиллаж байгаа. Минобас нь Монгол улсад олон улсын ISO стандартад нэгдсэн нэг QR үсгдэг цорын ганц пост төхөөрөмж гэдгээрээ бусад төхөөрөмжөөс онцлогтой. За Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бүх арилжааны банкуудын QR болон бүх төрлийн цахим идэвчний QR кодоор төлбөр хүлээж авдаг. За хоёрдугаарх нь олон улсын болон дотоодын бүх банкны картыг уншдаг. За гуравдугаарт Union Pay, WeChat, Apple Pay-ээр төлбөр хүлээн авдаг юм бос байгаа. За тэгэхээр илүү дэлгэрэнгүй мэдээллийг 9995 8114 9995 8114 гэсэн дугаараас мэдээлэл аваарай. Минопос ухаалаг бас нэвтрүүлгийг дэмжиж ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За. За энэ 100 болохоор кондишн ханаад гэж нэг амар айхтар зүйл байх юм ба тий. Харин тийм. Манай ихнэр бас зүгээр нэг машиндаа жоохон кондишн тавьсан чинь бас хоолонд сууцсан мөлий. Харин машины кондишн юу нэг жоохон хоол аяг болчих. За өнөөдөр түүхэн төрсэн алдартай хүний танилцуулга хоёлаа. За тэгээ. За өнөөдрхийн төрсөн бэ? Монгол үнээрнаа Нямбаярын төрс цогтын төрс өдөр юм байна. 33 нас хүрж байна. Бид нэр King Tog гэдэг нэрээр айгуу сайн мэддэг баг тийм ээ. За ер нь бол Нямбаярын төрс цогтыг үнэхээр ирээдүйдээ тамирчин болгон үнэн юм байна, гарцаагүй юм байна гэдэг нь Италийн Милан хотод бас дэлхийн арга шалгаруулах тэмцээний үеэр аль хэдийн тодорхойлсон. За энэ үедээ дэлхийн арга шалгаруулах тэмцээнд орж явахдаа дөнгөж 17 настай байлаа. За тэгээд мэрэгжлийн боксын ертөнцид Нямбаярын төгс цогтхээсээ илүү түүнийг King Tog гэдэг хочоор нь хүмүүс амтахгүй. За тэгэхээр энэ хочийг ер нь яг яаж авсан юм бэ? Бид яагаад King Tog гэдэг юм бэ гэхээр өөрөө бол ингэж ярьсан байна. За анхны дасгалжуулагч багш нь Joy гэж хүн байсан юм байна. За Joy багш нь нэрийг нь бүтэн хэлж чадахгүй Tog гэж дууддаг. За мөн цуг бэлтгэл хийдэг тамирч таага хамт бэлтгэлд оролцохдоо бүгдийнх нь нүдийг нь хөрүүлждэг байсан юм байна л та. Гэтэл манай клубын инженер гэдэг тамирчин Tog чи харахгүй л King юм аа гэж хэлсэн юм байна. Тэгээ Америкчүүдийн хувьд тухайн салбартаа тэргүүлэх зэрэглэлийн хүмүүсийг King гэж хочилд юм байлээ л дээ. Түүнээс хойш намайг King Tog гэж дууддаг болсон. Тэгээд анхны тоглолт болох үед чиний хоч юу вэ гэж асуусан юм байна. Тэгсэн чинь тухайн үед зөвлөхөр ажиллаж исэн залуу нь King Tog гэдэг нөгөө өөрийнх нь хочлоод байдаг нэрийг нь хэлсэн байна л да. Тэгэл үүнээс хойш энэ хочоороо дуудуулаад рингийн дээр гардаг болсон. Tog гэдэг нь монголоор туг гэсэн үгтэй адилхан бичигддэг. Тийм учраас хаан тугийн доороо бусдыг дагуулна гэсэн агуулгыг давхар бэлэгдэж байгаа гэж өөрөө нэгэн ярилцлаганда хэлсэн байлээ. Америкт очиод анхны дасгалжуулагч юм ба штэ тий. Тийм байлээ. За тэгэхээр сонирхчдын боксын олимпиад дэлхийн мөнгөн медальтай за мөн Монгол Улсын гавьяа тамирчин гэдэг энэ цолоор шагнагдсан. Төвгийн хувьд бол 1992 оны 6 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн. Өнөөдөр 33 нас хүрж байгаа. Бүхий удамтай юм билээ. Сонноос. Тийм. Тэгээд өвөө нь хүүгээ сайн бүх болохыг нь бэлэгдээд улам мөрнөх төвс цогт гэдэг юм нэр хайрлсан юм байна л да. Тэгсэн чи төрсний гэрчилгээн дээр энэ урт нэр багтдаггүй гинэ. Тэгээд хитрхи уртайсан болохоор нь улам мөрнөхийг нь хасаад төгс цогт гэж бичүүлээд энэ нэрийг авсан төвхтэй юм бэл. За боксчин болох эхлэлийг нөгөөн тавьж өгсөн 5 настай л байхдаа ингээд нөгөө нэг үлгэний давгаар гараа ингэж ороож агаад тэгээд ингээд өвөөтэйгээ тоглолдог боксч тоглолдог байсан юм билээ л дээ. Тэгээ багтаа шатрын дугууланд явж агаад 10 наснаас жуудоогоор хичээлж эхлээд гэхдээ 14 наснаас сонирхолтой хөтлөгдөөд боксоор хичээлж эхэлсэн юм билээ. Тэрнээс биш бүр аль 10 настайдаа жуудоогоор хичээлж ирсэн. Ер нь л юу
спортын хүн болох нь тодорхой байсан. За төгссөн сургуулийн үед болохоор 79 дэх сургуулийг төгссөн, хууль сахиулгын сургуулийг бас төгссөн юм билээ. Ингээд 16 настайдаа насан туршидтын улсын аврах шалгаруулах тэмцээнд болон Азийн аврагад оролцож алтан медаль хүртсэн. Дараа нь дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд оролцохдоо жин өсөж оролцоод мөнгөн медаль хүртсэн. За 2012 оны Лондонгийн Олимпиадс медаль авахдаа дөнгөж 20 настай байсан. Тэгээд мөрөөдлийг биелүүлэхийн тулд мэргэжлийн боксчны карьераа эхлүүлээд 2014 онд Америк нэгдсэн улсыг зорьсон гэж байна. За тэгээд 2015 онд менежер зөвлөх Ал Хеймэнтэй гэрээ байгуулад Калифорни Нортридж хотын Pullman's Boxing Gym гэдэг ийм газарт бэлтгэл хийж эхэлсэн. За тэгээд мэргэжлийн боксд орсон тамирчид эхний 6-8 сарда ингээд дасах бэлтгэл хийдэг ёсоор Premier Boxing гэдэгт ийм байгууллагт харьяалагдаад жил орчмын хугацаанд бэлтгэлээ хийж агаад тэгээд 2015 оны 3 дугаар сард мэргэжлийн боксing рингэн дээр анхны тулаанаа хийсэн юм бэл. Тэгээ одоо нөгөө нэг Википедийн хуудаснаас нь харахаар юу байна л да. Нийтдээ 16 тулааныг хийсэн, эндээ 13 ялтыг байгуулсан ийм амжилттай явж байна. Тэгээд 2015 оны 3 дугаар сарын 13-нд Brixton-ыг эхний раундад буюу 50 секундэд хүн цохилтоор ялсан. За тэгэхээр өнөөдрийн байдлаар бол рингэн дээр 16 тулаан хийснээс 13-т нь ялсан, 2-т нь ялагдсан юм түүхтэй юм байлээ. За тэгээд ер нь бол нокаутаар ялсан ийм ялт нь аягүй өндөр байлээ. 9 ялттай нокауттай тийм байна. За тэгээд юуны хувьд биеийн жингийн өндрийн хувьд болохоор 168 см юм байна. Тэгээд 173 см шүү. Тэгээд хөнгөн жинд үздэг. Хувийн амьдралын тухайд бол нэг хүүтэй. За сүүлийн үеийн мэдээлэлээс гэх юм бол ер нь бол 16 тоглолт болгоныг нь манайхан юун дээр аягүй их яаж илээ. Дэмжиж илээ. Одоо үзэж сонирхож илээ. Тэгээд хувийн амьдралынхаа тухайд ер нь аягүй тийм бага ярьцлага өгдөг хүн юм байна. Чимээгүй. Тийм жоохон чимээгүй л агаад идэм байна. Тэгээд тоглолтыг нь яг юм гадны сайтуудаас ингэж гэдэг мэдээллийг нь авахгүй бол өөрөө нөгөө аягүй чимээгүй байдаг хүн учраас Монголд ч гэсэндээ мэдээлэл аягүй бага байт юм байна. Одоо юу гэдэг том сайтууд арай жоохон хоцорч мэдээлэл оруулаад идэг гэх юм уу. За тэгээд түүний хувьд өнөөдөр 33 нас хүрч байгаа юм байна. За нэгэн цагт. Ер нь бол төгс жаргал төгс цагт маань сүүлд 2025 оны 2 сарын 25-нд Улаанбаатар тоглолт байсан биз дээ. Марк Селсийн эсрэг. За ялсан. За ингээд одоогоор бол сүүлийн одоо 4 сар одоо инхүү одоо тоглолтгүй байгаа юм байна. Тийм харагдчихлээ. За анхны багш нь алдар спорт хорооны Монгол Улсын гавьяа тусгальжуулагч Ган Тулаг гэж хүн байдгаа гэсэн байна. Дөрөвний нөгөө нэг Кингто гэдэг очийн хувьд болохоор Евро Америк очиод энэ очийг авсан гэдэг талаар нь ярьсан тийм ээ. Тэгэд ер нь бол яг бүр бага байхасаа л спортын хүн болно гэдэг нь тодорхой байсан юм байна дөө. 10 настай жудоогоор хичээлж исэн. Тэгээд сүүл рүүгээ өөрийнхөө сонирхлын үүднээс бокс руу орсон гэж байна. Би бас нэг юм онцлог, сэтгэл зүйн онцлог ярих гэж бодлоо л доо. Төгсөхтэй холбоотой. Ер нь довтлох сэтгэл зүй гэж байдаг. Довтлох сэтгэл зүй буюу за ер нь тэр болгон хүнд байдгүй сэтгэл зүй гэх юм уу? Одоо дайрах гэдэг зодхоос байлдахаас ингээд буцдаггүй гэх юм уу. Тим замтай гэдэг энэ тим учраас илүү хол явна гэдэг. За ингээд хамгаалах төрлийн тоглогчд байна шүү дээ. Нийлэн тийм пассив тоглолттой байдаг. Тэрийг бас өнөөдрийн Монголцтой л бас ингээд холбоол ярьчмаар санагдлаа л да. 910-ын тухай би ярмаар байна. 910 яг ингээ харахаар залуу энэ сэтгэл зүйн онцлог нь харагддаг л та тоглолтоос яг ингээд одоо юу гэдгийг ингээд юу хин төр чинь ингээд виртуал ертөнцид орж байгаа юм шиг боловч хийж байгаа үйлдэл болгоно нэг тийм түүний сэтгэл зүйг нь илэрхийлдэг юм шиг ерөөсөө эрсдэл хүлээхээс айдгүй ямар ч эйгүү ялагдаж явсан ч голоор оронгуудаа снайпертайгаа ороод нэг хүнийг намнаад авчих зоригтойгоор ороод авчиж магадгүй тийм эрсдэлтэй тоглолт хийгээд байдаг тулаан сэтгэл зүйтэй байдаг. За төгсөختийг маань бас яг одоо хүмүүс тэгж ярьдаг те ер нь бол тулаанч зодтолдох гээд урагшаа явдаг юм тоглогч байгаа гэдэг тэгээд тимийн тулч гэсэн бас юм амжилттай мундаг явдаг бах тэгээд түрүүн цэгийн маань бас онцлог нь хэллээ шүү дээ. Олон тоглолтоо бол нокаутаар дуусгасан тоглогч оо гэдэг. Өндөр үзүүлэлттэй явж илээ. За Улаанбаатар хотод 7 цаг 40 минут болсон байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар бизнесээ хамтдаа Асаа их суурайтаар Ленден маань хамтран ажиллаж байна. За барьцаа хөрөнгө шаардахгүй зээл олгосон тохиолдолд авах шимтгэлгүй зөвхөн одоо ашигласан хугацааны хүүгээл тооцож авдаг.
За ийм онцлогтой тэгээд 399 гэсэн хүүтэй гэхдээ хугацаанд төлсөн тохиолдолд хүүний явандаа буураж авдаг ийм системтэй. Зээлийн хэмжээ бол 500 мянгаас сая төгрөгийн 100 сая төгрөгийн хооронд байгаа. Тэгээд хугацаа нь бол бүр 16.5 жил хүртэл хувааж төлөх нөхцөлтөөр та зээл авах боломжтой. Сарда нэг удаа л иргэн төлөх нөхцөлтөөр лендинг та бизнесээ хамтдаа асааж болно. Сарда нэг удаа иргэн төлөх нөхцөлтөө гэхэлэр энэ бол харьцангуй юу бол та амар технологи л доо. Тэгэхээр сарда 2 төлнө гэдэг юм бол тэгэл ер нь бол нэг 15 хоногийн дараа л зээл 15 хоногийн дараа л зээл гэх айгүй жоохон хэцүү шүү дээ. Тэгээ дээрэс нь хугацаанд төлсөн тохиолдолд хүү бурах боломжтой гэж байгаа нь хэрвээ та яг ингээд доктортой орлоготой хариуцлагатай ийм зээлдэгч бол таны хүү зах зээлийн үнээс бага юм хүүгээр зээл авах боломжтой болж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ бид хоёрын ярьж байгаа зээлийн хувьд бол дижитал бизнесийн зээл буюу флекси бизнес гэдэг ийм зээл байгаад байгаа тийм ээ. За тэгэхээр энэ юуны лендингийн хувьд 100% дижитал тэгээ 100 сая төгрөг хүртэлх флекси бизнес зээлийг лендингийн аппликейшнийг татаад яг одоо туршаад үзэх боломжтой. За тэгэхээр бид нэр App Store эсвэл Play Store дээрээсээ LendMN гэд LEND гэд хайхад нэг юм юуных нь хувьд аппликейшных нь хувьд улбар шаран өнгөтэй тийм аппликейшн гарч ирнэ. За тэгээд нэг түүх сонирхуулъя. 2017 онд анх танаа харилцагч болж билээ гэж лендингийн тухайрж байна. За тэгээд 50,000 төгрөг авч эхэлж ганц удаач болов та бүхнийхээ итгэлийг алдаж үзээгүй. Цаашдаа ч алдахгүй хичээх болтоо. Амьдрал минь маш том хөрөнгө оруулж итгэл хүлээлгэж тусалж дэмжиж энэ сайхан компаниг байгуулсан танаа захирал болон удирдлага хамт олон талархаад баршгүй. Амьдрал минь үнэхээр өөрчлөгдөж, ажил хөдөлмөр бизнес минь улам өргөжиж, хөгжиж байгаа. Та бүхний минь тус юм билээ. Үнэн ч байна гэдэг ийм сайхан юм шүү дээ. 50,000 төгрөг минь одоо 50 сая болтлоо өсчээ. Надад итгэж ийм том хөрөнгө оруулсан танаа хамт олонд баярлаа. Талархалж гялалаа. Үйлс бүхэн тань дэлгэрч явах болтугай. Амьдрал минь үнэхээр сайхан байгаа гэж захиралтай болон удирдлагуудаа дамжуулж өгч хайрлаарай. Хүндэтгсэн хишиг баяраас гэсэн энэ сэтгэлийн танилцуулж байна. За лендингийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг эсвэл ингээ асуух зүйл байх юм бол та бүхэн 77 тэг 7 техник гэсэн дугаар руу холбоо барина. 77 тэг 7 техник лендингийн ленд цэгийн гэсэн вебсайт байна. За фэйсбүүкээс лендингийн хажиж болно. Манай нэвтрүүлэгтээ бизнесээ хамтдаа асаа гэсэн үрэтэйгээр лендингийн хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За 6 сарын 23-нд дэлхийн түүхэнд ямар үйл явдал болж исэн байх тухай ярина. Бүгдээр Америк нэгдсэн улс руу иргэд очих юм байна. Америк нэгдсэн улсад 1993 онд за дэлхийн Лорена Боббитийн хэрэг гэдэг юм хэрэг болж исэн. За энэ хэрэг сүүлд 2019 онд энэ Лорена гэдэг нэртэй кино гарсан. За Лорена Боббитийн нөхөр нь бас нэлээд алдартай гарсан хүргэсэн үйл явдал нь энэ өдөр болж исэн. За яасан бэ гэхээр Америк нэгдсэн улсын Виржиниа мужийн Манасас гэдэг хотлоо бүгдээрээ ачи. За яг үүндээ энэ бас бидний одоо ярих чагаа сэдв бол тийм бага насны хүүхдүүд бити сонсгоорой. За тэгэхээр ер нь бол гэхдээ ялтчгүй ингээд олон нийтийн анхаарлыг одоо татсан тухайн үед бүрстө сенсац болж исэн хэрэг л дээ. Тэгээд гол дүртэн мэдээж Лорена Боббит гэдэг бүсгүй байгаа. Лорена Боббит за түүний нөхрийг нь Джон Вейн гэдэг. Джон Вейн нөхөр нь байнга согтуу орж ирнэ. Тэгээд ийм бэлээ. Лореныг янз янзын үгээр доромжлоод байдаг тийм нөхөр юм байна. Тэгээд согтуу орж ирдэг. За тэгээд ер нь их ядаргаатай. За энэ хоёр төр нөө яг гэртээ гар хүртэг байсан уу гэдэг дээр яг тодорхой хариулт байдгүй. За эхнэр нь бол хүрчсэн гэж ярьдаг боловч ингээ яг баталж чаддгүй. Гэхдээ Джон Вейн бол эхнэрээ за янз янзаар дуудаад байдаг. Гэхдээ хамт амьдарч байгаа хүний янз янзаар дуудахар чинь муухай зүтэй. Ер нь бол бас нэгэн төрлийн хүчирхийлэл ялдчих юм л да. Сэтгэл зүйн хүчирхийлэл нь. Тэгээд дээрэс нь ингээ уудаг юм нөхөртэй. За тэгээд ийм одоо хос юм байна. За ингээд 6 сарын 23-ны орой 1993 оны гэртээ Лорена шүндүл болтол нөхөр нь байдгүй. За тэгээд Лорена унтчихсан байгаа юм. Тэгэд хаалга тогшоод хаалга онгойлготол нөхөр нь шал сохтуу. Хөл дээр тогтохгүй. За ингээд орж ирээд мэдэж ирэх тэгэл ихнэр болсон үгэлсэн юм уу яасан бас нэлээд асуудал үүссэн юм шиг байгаа юм. Гэхдээ яасан бэ? Тэгэл байнга ийм амьдралтай ийм стресс донд байж идэл дахиад гаднаас дахиад согтуу ороод ирвэл
төвхтэй. Тэгээ нэг юм Өндрөл болохгүй гэж токсик энэ хоёрын харилцааг бол бүр маш токсик гэж байна. Маш токсик харилцаатай энэ хоёр. Тэгээд ийм харилцаанд орчгоор чинь гарч болохгүй, салж болохгүй тэгсэн мөртлөө ингээд ийм зуралдаа тавгаад. амар стресстэй байгаа энэ үед нь нөгөө нөхөр нь дахиад уугаад ирчихэж. За тэгэл мэдгүй Лорена яг тухайн үед бол орьсон юм уу, янз янз юм ярьсан юм уу? Тэр тухайс бас нарийн мэдээлэлдэггүй. Яасан бэ гэхээр Джон Вейн буюу нөхөр нь Лоренаг барьж аваад за бэлгийн ажил хийсэн. Тийм. Лореныгийн хүсгүйгээр одоо зөвшөөрөлгүйгээр за нэгэн талаар шууд л хүчирхийлсэн гэсэн үг л дээ. За ингээд хүчирхийлчихэд тэр чигээр унтаад өгчөж. За тэгээд Лорена ингээд ууралчаад маш их ууралчаад галтагоонд орж ирээд шүн ус уусан гэж тайвшрах гээд ус ууснаа галтагооны ширээн дээрээс нэгэн хутгийг олж ирсэн. За тэгэл тэрнээс ш өөрийнх нь хэлж байгаа. За би тэгээд өөрийгөө дарж чадхаа болсон гэв. Тэг яасан бэ гэхээр буцаж ундлахны өрөөлөө ороод нүрийнхөө эргэтнийг таслаа хийсэн. Эргэтнийг таслаад тэгээд Лорена бүр хамгийн амар нь штэ тэ. Эргэтнийг тавиагүй. Бариад тэр чигээр хатгсан чигээр барьчичаад машиндаа суугаад тэг яваад өгсөн баг. Йоо. За хэдэн километр явсан мэдгүй. За тухайн хамгийн ойрхон 7-Eleven гэдэг манайхаар бол convenience store гэж ярьдаг те. CU шиг одоо тийм дэлгүүрийн ойролцоо очингуудаа эргэтнийг наа шидсэн. Цус алдаад нөгөөд нь өгцөн үү? За одоо нөгөө талаас нь ярина. За ингээд Джон Вейн шал сохтуу учраас тасалж байгаагийн ч мэдрээгүй болж тарж байгаа юм тий. Одоо яг ингээд нөө энэ чинь мэдрэмжээ алдчихдаг юм байна шүү дээ. Сохтуу хүн чинь. Тийм өвдөлтөө мэдэргүй. Тэг яасан бэ гэхээр ерөөс нэл цус олцсон байгаа газар сэрсэн байгаа. Самдраал ойрын хүн дээр очиод тэгэд имлэгт хөргөгдсөн. За тэгэд Лорена өөрөө одоо ингээд уурантаа ингээд тэрхтний таслаа ичлаа штэ. За ингэнгүүтээ Лорена уйлаад цагдаа л өөрөө ярьсан. Би юм яриг хийжлээ гэдэг. За тэгээ яасан бэ гэсэн чинь имлэгт нөхөр нь нэлээд их цус алдсан хөргөгдөж очиод эмчнэр нөө эртний буц залах хэрэгтэй гэдэг. Тэгсэн чинь эртний залгаж болдгийм байна. Маш сонин болдгийм байна. Тэгэд Лореногоос асуусан. За хаана хайсан бэ гэд. Тэгэд эртнийг бахан хайсан. Одоо цагдаа нохоо үнэрч нохоо баах юм дагуулад. За ингээд одоо тэр чинь харанхуй байгаа хүүрийн 4 цагийн үед юм. Тэгэд ингээд баахан хайж яж байгаа тарин эртнийг нь олсон. Тэг буцаа залгасан баг. Ямар амар бид нар ч одоо нөгөө шороо моро заваа юмнуудаа холилдсон байдаг юм бах та. Өстө мэдх юм алга. За тэгэд өөр хэлбэл эртний буц залгаад тэгээ маш сонин би бас ийм тохиолдлуудыг мэдсэнгүү зарим тохиолдолд микро одоо холбоос гэж бүр маш нарийн судыг нь бүгдийг нь холбож тийм юу хийсэн гинэ одоо хаалгаа хийсэн гин тийм хаалгаа болт юм байна. Тэгэд зүгээр болсон. Ажиллагаан зүгээр. За ингээд ерөөсөн маргааш нь тэр чигрээ дэлхийд даяар эхнэр нь уурандаа нөхрийнхөө бэлгэрхнийг тасдажээ гэсэн сенсац. Одоо ийм мэдээлэл чинь бол маш хурдан тарна шүү дээ. Ерөөсө зөвхөн Америкийн нэгдсэн улс биш. Дэлхийд даяар энэ мэдээлэл одоо ийм хэрэг боллоо гэл ингээл шууж гарсан байна. За ингэсэн тэгсэн. Зарим нь бол мэдээж хэрэг ийм одоо инээдэм хошин шогийн байдлаар ингэж байгаа шүү дээ. Тэгээд нэг асуудал нь ихэнх нь Лореног жоохон буруудахсан л маяг юм. За арайч та уурлаа гэхэд арайчтай эхнэрийн одоо ийм амар зэрлэг эхнэртэй бол яана маа гэж 93. Тэгэд Лореног ер нь бол тухайд их буруудахсан байгаа. Одоо энэ ийм амар техник ихнэр ийм балаа малаа гэл. Ер нь л ингээл ийм сэдв гарч ирэхэд хүмүүс өөрийнхөө тулсан амьдралаар хараад өөрийнхөө өнцгөрөөл бүх юмыг харж шүү дээ. За ийм балаа ихнэрүүд ийм балаа малаач гэдэг юм уу те. Гэх мэт чинь ингээл зарим нь бол инээдмийн сэдв болгож байгаа. Зарим нь янз янзын асуудал болсон. Ерөнхийдөө бол тухайн үед бүх ингээд Америк даяар дэлхийд даяар анхаарлын төвд орж ирсэн байгаа юм л да. Гэхдээ хожимо яг MeToo хөдөлгөөний дараа юу гэж үзсэн бэхээр Лорена бол гэр бүлийн хүчирхийллийн золиос хийсэн маа гэдэг ингээ хожим ингээд ойлгоод бас тэр өнцгөөс нь ярих гад за тэгэд кино хийсэн. Тэр 2019 онд гарсан кино нь тийм учиртай. Тэгээ одоо энэ зургийг харуулж штэ ямар утгаар галтгоон дээр нь байсан зураг юм одоо юм улаан дээр л дээ. Энд нэг айгу зүв зүйл байгаа нь өөрөө хэрэг хүлээсэн айгу зүв байна. Үйлээд л ярьсан. Үйлээд ингэж. Ер нь бол хүн өөрийнхөө ийм зүйл хийцэн гэдгийг яг үндэ шууд ингээд хүлээн зөвшөөрөх айгүй хэцүү шттэ тий. Хичнээн ингээд өөрөө дарамтанд байсан, хичнээн ингээд уранд олоод ийм хийцэн ч гэсэндээ яг ингээд цагдаа руу залгаад би ийм хийцэн гэдгийг хэлнэ гэдэг бол тэр хүний сэтгэл зүй юу байсныг одоо үнэн шударга тий. Тэгээ дээрэс нь өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрдөг байсан хүнийг
илэрхийлж байгаа байхгүй. Тэрнээс биш өөрөө буруу хүлэн шүүрч чаддгүй байсан хүн бол энэ асуудлыг тэр чигт нуугаад ч юм уу те эсвэл ингээд дарагдуулаад нөхрөөс огтой байсан юм чи юу гэж л юу гэж хэлж болно шүү дээ. Магадгүй чи өөрөө ингэсэн шүү дээ гэж хэлхийг ч үүсэхгүй шүү дээ. Одоо лориныг харуулж байна те. Ийм үзэсгэлэнтэй бүсгүй. Одоо яг нөхрөө ингээд ясан байгаа юм. Гэр бүлийн одоо хүчирхийллийн хохирогч болоод тийм үйлдэл хийсэн. За тэгэд ингэсэн байна. Ямар ч хэрэгтнийг эргүүл залгаж холбож болдгоо 12-оос 24 цагийн дотор би 3-аа тасалчихсан. Тэгээд буцаа залгацсан. Гол нь энэ талаас ингээд 9 үхэд эхэлчихсэн юм лээ. Тэр хэсгийг тайрж аваад ийм тахир хуруутай. За тэг ямар ч байсан нэрээ тийм. За Лорены бол ингээд кино хийгээд ингээд үйл явдал болсон бол нөхөр нь суулж яасан бэхээр нөхөр нь ингээд олон нийтийн анхаарал татчихлаа шүү дээ. Энэ боломжийг ашиглах гээд нөхөр нь порно киноны жүжигч юм болсон. Йоо. Кинон байдаг. Бичлэг нь байдаг. Интернет дээр. Өөрөөр хэлбэл тасалсан мөртлөө тэргээр ингээд бас маркетинг хийгээд маркетинг хийх гэж оролцсон бас сонин тийм түүхтэй юм бэлээ. За ямар ч хэлсэн ийм түүх болж исэн өдөр байна. Сонирхолтой. За гэтээ бас сонирхолтой гэсэн юм бэл амар юм аа. Яг энэ дээр ингээд ярих юм бол мөчнөө олон талаас нь ярьж болохоор тий. Би бол чи гээд хүн ямар амар юм яриад байгаа юм бэ. За яг энэ тухайн ялцчгүй л сенсац болсон мэдээлэл юм бахад ярьлаа шүү. За Аккураар даатгуулах амархан Аккур даатгалын платформ хамтран ажилласан баярлалаа. За мөн бизнесийн хамтдаа асаа гэсэн үрээд Арлендийн минь хамтран ажилласан баярлалаа. Сонсогчдоор өөрчлүүлээд 8 цагаас радио мэдээг үлээн унсараа 8 цаг 10 минутаас хэдүүлээ. Та бүхэн нэвтрүүлгээ эргээд уулзцгаая. Баярлалаа Аргуна. Баярлалаа цэцэг.